хүчний хараад сайхан биш үү? Сөрөг хүч маань сөрөг хүч шиг сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд ойр дуулдсангүй та нар маань ямар их удваа. Сүлдээ одоо нөгөө сөрөг хүчт нь хинбэ гэдг нь мэдэгдэхгүй хүнд байлаа шүү дээ нэг хэсэг. Ерөнхий сайд 19 сайд томилсон. За 8 сайд нь бол хуучин яаман дээр хിവэрэ үргэлжилж байна. 2 сайд нь бол одоо сэлгэн өөр яаман дээр очиж байна. За 5 сайд бол өмнө нь өөр яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай байна. За 4 сайд бол одоо цоо шинээр орж ирж байгаа. Гэхдээ одоо улс төрийн туршлагатай ийм сайд нар байна. За гендерийн хуулийг би өмнө одоо бас хэлсэн. Гендерийн хуулийнхаа 15% босхийг биелүүлсэнгүй. Гендерийн хуулийн зөрчилтөө кабинет бүрдүүллээ. Тэгэхээр энийг одоо бас за одоо үндсэн хуулиар олгогдсон бүрэн ирэх юм да. Гэхдээ одоо гендерийн үндэсний хорооны даргын хувьд одоо бас энэ асуудалд анхаарч цаашаа тэгээд анхаарна үсттэй одоо кабинетээ бүрдүүлэхэд их хүнд байсан байлгүй. За дид сайд нар 4 дид сайд үлдсэн юм байна. 2 нь одоо эмэгтэй юм байна. Бас сайн байна. Би энэ 2 сэлгэнээр орж одоо яамаас сэлгэж байгаа 2 сайд дээр Бачугар дээр нэлээд одоо шүүмжлэлтэй хандаж байна. Тэгээд би бол Бачугарыг бас одоо зөрөгтэй байгаараа сая учрал сайд хэллээ шүү дээ. Одоо өмнө нь бол дандаа эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн мэрэгжилттэй одоо хүмүүсийг томилж байсан гэж тий. Одоо яг менежерийн нэг ялангуяа одоо банк санхүүгийн салбарын хүн ирэхлээр тодорхой энэ цахимжуулалт за энэ хуурамч нэхэмжлэл эргээд одоо яг энэ эрүүл мэндийн даатгалын сангийн нөхцөл байдал нь юунаас болж одоо зөрчил гэдэг юм уу энэ алдагдлалд ороод байна вэ гэдгийг яг одоо санхүүгийн хүний нүдээр харахаар яг алдаа дутагдал нь харагданаа. Бид нар бол улсын төсөвт урсгал зардал цалин хөлсийн тавьж өгөөгүй мөртлөөсөө эмч нарын цалингийн нэмэгдүүлнэ гэд маш их одоо өндөр амлалт өгсөн. Яг энэ одоо юу гэдэг нэг нэхэмжлэл одоо үйлчлэгээ гэдэг маань бол одоо яг эрүүл мэндийн салбарын хамгийн гол одоо хүнд нөхцөл байдал. Одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс эмч эрүүл мэндийн байгууллагын ажлагчдын цалин хөлсийг одоо төлж харин өөрсдөө одоо эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байгаа нь бол бодлогын санхүүгийн алдаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарч өгөх хэрэгтэй. За нэг яралтайгаар одоо бас төсвийн тоцтголоо хийхийг хүсэж байна. Яг гэвэл одоо улаан ногоон лазер удирдах маш буруу одоо төсвийг баталсан шүү дээ. Тухайн үед сөрөг хүчний хувьд одоо бараг бидний хэдэн нөхөд та нар буруу алдаа хийж байна гэдгийг бол бас хэлсэн. Улаан ногоон лазераа хүч түрээд баталсан. Багш нарынхаа одоо цалингийн төсвийн дутуу баталчгаад тэгээд одоо хэрэгжүүлээд ингээд одоо маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр үүнийгээ бол анхаарч одоо энэ төсвийн тоцтголоо хийгээрэй. За ерөнхий сайд засгийн газрын одоо кабинетээс юу хүсэх вэ гэхлээр за шинэ сайд нар шинэ яаман дээр очиж байгаа сайд нар багахан шиг одоо төрийн албан хаагчтай халж солиороо. Төрийн албан хаагчтай бас ээлтэй засгийн газар байгаараа. Төрийн албан хаагчдынхаа тэтгэврт гарахад 36 сарын тэтгэмжийг 2 хувааж өгнө. Төсөө нь бол одоо 50% л баталж өгсөн шүү дээ. Тэгээд үүн дээрээ бол эхлээд гарч байгаа хүмүүст нь тэр дорн үгэн дараагийн хүмүүсийн шилжүүлнэ гэсэн худлаа тэгээд гарч байгаа тэтгэвртэй гарч байгаа хүмүүсийн одоо 50% л өгөөд байгаа юм билээ. Энэ дээр анхаараарай гэж одоо хүсмээр байна. За улсын их хурлын дарагт улсын их хурлын тухай хуулийн 41-ийн 2-ыг би 1 минутаа аваад нэмчиж болох уу? Зарим зөвшөөрөл 1 минут. Улсын их хурлын тухай хуулийн 41-ийн 2 гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, таслал, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын дид хянан шалгах төр хорооны хуралдаанд хилцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл улсын их хурлаар хилцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй гэж байна. Тэгэхээр улсын их хурлын гишүүд бусдыг гэмт хэрэгт доромжилж болохгүй, гүтгэж болохгүй. Шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ бол таны одоо бүрэн эрхийн асуудал биш ээ. Тэгээ иргэний шүүхээр дуудагдталаар гэрийн хаяг нь олдохгүй бас зарим нэгэн одоо хүмүүс байгаад байна шүү дээ. Бүсдийг одоо байнга л одоо гэмт хэрэгт гүтгээд идэг. Болчооч таны эмзэг цэг чин одоо бас яг энэ асуудал чинь байх үдэ ерөнхий сайдаа. Одоо би одоо олон юм ярихгүй гэхдээ одоо та анхаараарай. Зарим хүмүүс ч одоо бас хэцүү л байна шүү.
За ерөнхийдөө хариулъя. За би бол ардын намын дарга, олонхыг бүрдүүлж байгаа намын дарга. Тэгэхээр бид бол засгийн газрыг бүрдүүлэхдээ нэг тул энэ олон талын олон ургуулж үзэл бодол уралдуулж санал шийдэлд хүрдэг кабинетийн зарчмаар ажилладаг байх шаардлагыг л тавина. Тэгэхээр манай сайд нар цаашд бол мэдээж одоо бие даасан үзэл бодол илэрхийлж ажиллахгүй байхыг би хүсэж байна. Тэгэхээр засгийн газрын гишүүд бол кабинетийн зарчмаар ажиллана гэдгийг бол хатуу санах хэрэгтэй. Өнөөдөр би энд томилгоор танилцуулж байгаа сайд нар бол миний дэвшүүлж байгаа, ерөнхий сайдын дэвшүүлж байгаа бодлого зорилтыг яаж дэмжлэг үзүүлж ачаа үрэх үү гэдэг сонголтыг л хийсэн. Тийм ч учраас засгийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, дээрэс нь авилгын төсөөлийн индекс 10 байр хойшлцсон байгаа явдал гэмт хэрэг болоод дууссныхын дараа ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг илүү хэрэгжүүлэхэд би бол сайд нарыг сонгосон. Жишээ нь хууль зүйн сайдаар ажиллаж исэн энх хоёр сайдыг бол би өнгөрсөн хугацаанд төрийн өмчт компани хууль, нийтийн өмчийн хуулийг бас боловсруулж өргөн мэдүүлж байсан сайн хуульч. Тийм учраас энэ төрийн өмчт компаниуд дээр олборлох салбарын ил тод байдал дээр энэ авилгын индекс дээр дээрээс нь засгийн газрын хууль шийдвэрүүд хууль зөрчихгүй байх дээр илүү анхаарч ажилласаа. Боддоор авилгын индексийг бууруулаас. Дахиад энэ авилгатай холбоотой асуудал дахиж битгий гараас. Тийм учраас би одоо баруун гартаа одоо дэрэгдээ авчир томиллолт. Хууль зүйн дотоод хэргийн сайд бол амар сайхан сайд бол Америкт өөрөө энэ бизнес эрх зүйгээр төгссөн. Тэгэхээр миний хүсэж байгаа зүйл бол хувийн эрх зүйн шинжил. Энэ арилжааны хууль, дампуурлын хууль, энэ иргэний хуулийн шинжил, одоо энэ эдийн засгийн эрх чөлөө, энэ татварын шинжил, энэ эрх зүйн чөлөөлт хийхэд илүү манлайлаас. Тэгэхээр би засгийн газрын гишүүд нэг зүйлийг л шахна. Үр дүнгээрээ хэмжүүлээ. Болоогүй юмыг битгий гарч олон юм яриад бай. Болоогүй зүйлийг телевиз болгоноор гарч рекламадад байх шаардлага байхгүй. Үр дүнгээрээ хэмжүүл. Тийм учраас одоо ийм байдалтайгаар их хурлын гишүүд биднийг нээлттэй шөмжилж шин. Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Зарим нь. Тэгэхээр энд хариултанд та нар яаж хариулдах вэ? Үр дүнгээрээ л үнэлгээ өгнө. Тэгэхээр үр дүнгээрээ, гүйцэтгэлээрээ илүү үнэлсэн тийм ажил хэрэгж хариуцлагатай ийм одоо засгийн газрыг л одоо бүрдүүлж ажиллахыг би эрхэмлэнэ гэдгээ бас хэлье. Миний одоо мэдээж зарчим энэ байна л гэдгийг хэлье. За цогт төрөл гишүүн асуултаа асууя.